Ганцхан минут ингэж зогсъё. Ганцхан минут. Яваажингийн цэцэрлэг төгсгөлийн 16 дугаар анги. Чиний зөвхний зохиолд надад сонсогдож байна. Тийм сайхан байна. Тийм дээ. Чи удаан хугацааны турш ганцаардаж байсан байлгүй? Би чамд юу ч хэлэхв дээ. Сайн яваарай. Би чамайг зовохгүй. Яасан ч 기억하지 못하고 다 잊혀지겠지. Урмсан ирээ юу? Би танаас газар худалдаалах эрхийг сэргээгээд өгч гуйсан байхаа. Тэр бэлчээрийн газар дааж игэх. Мэдэж байсан хэрэг үү? Эрхийн сэргээгээд өгч гуйх гэж өглөө болж явахад ирж байгаа хэрэг үү? Миний авсан зөвшөөрлийн бичгийг ийм юмд ашиглана гэдгийг та мэдэж байсан хэрэг үү? Толгойн хүмүүсээс зөвшөөрлийн бичиг авч дуусмагц зугаа цэнгэлийн цогцлбор газар байж байгуулна гэдгээ зарласан. Гомөө зайлагч чинь чи юу хийгээд байгаа юм? Таны тарьсан хэргийг би зохицуулах гэж байна. Чи надад хэллэгүүгээр дахиад л шинэ ажил эхлүүлээ юу? Аваа тэр байна. Надтай уулзах. Энэ хүнийгтэй бас юугаа хийгээд яваад байгаа юм бэ? Дээр хөрөнгө мөнгө дутагдаад хийж чадаагүй зугаа цэнгэлийн зогсолбор газрын ажлыг эхлүүлэх гэсэн юм аа. Сарин группийн баг ерөнхий захиралд манай донжуу таалагдсан байлгүй. Хормын хийлгээгээд л хамтран ажил хийгээд л. Аваа. Энэ сайхан боломж гэж байхгүй. Цогцлбор газар хормын Тремарт. Хүүхдүүдийн хормын асуудалтай ажил худах хаан болов. Юунд ингэж их шундаг юм бэ? Аваа. Би түүний төлөө өдөр шөнөгүй гүйж явахад энэ тань чухал биш байдаг үстэй. Намайг хүүхдтэй итгээд ажиллаа даалга гэдэг хэрнээ. Надад итгэж байсан удаа байгаа гэж үү? Ганц ч удаа болов миний талд орж байсан юм уу? Би Дунжуугийн аав. Дунжуу өвдвөл би ч гэсэн өвддөг. Дунжуу инээвэл би ч гэсэн инээдэг. Би ч гэсэн баярлж хөөрдөг юм. Та бизнесээс болж хүүхдээ зовоох юм хийх үү? Та арай дэмжиж байна. Заавал ингэх хэрэгтэй гэж юу? Ийм байдал бий болгох хэрэгтэй байсан юм уу? Ээж. Ээж нь ч гэсэн чамааг дайжтай холбогдосоо гэж хүсэхгүй байна. Ажлаа зэгслээд энд хүрээдэр. Зөвшөөрлийн бичгүүдийг бүгдийг өгсөний дараа ийм юм болж байдаг. Донжуу хараа албаар дотносож байгаад Тэрний хийсэн үйлдэлийг харсаар байж мэдэхгүй байгаа хэрэг үү? манай хараа Та сайн байна уу? Даачид санаа зовоод хүрээд ирлээ. Чамаас охины талаар сонсоод байх юм ч яриад өгч юм алга. Даачигийн өмнө буруутай болохоор их удаан бодсон юм. Гэхдээ гэмшихээс илүү тэр нь туслахыг хүссэн юм.
Даажигаас хариултыг сонсоогүйч би хүлээх болно. Санаатан зовоосон бол уучлаарай. Эхлээд иргэдийн холбоо байгуулсан нь дээр байх. Би хэрэгжүүлж болох хэдэн арга чарга олсон юм. Тэгээд хууль шүүхтэрээ тулж болохгүй ч энэ тал дээр мэрэгсэн өмгөөлөгч байгаа юм. Эцэгтэй та хүрээд ирв үү? Юу? Юу болоод байгаа? Даргын юмнуудыг гаргаж байна. Нэг газар суух хэрэгтэй юмсан. Хэрэггүй дээ. Хан дарга сөүл рүү явж байгаа хэрэггүй. Утас нь болохгүй байна. Би яг одоо шалгаад үзээдхий. Нөгөө энэ хугацаанд таныг таниагууд намайг үнэхээр уучлаарай. Цаашид тусалж дэмжиж байгаарай. За. Даргыг тэгж их санаа тавиад байхад нь анзаарах ёстой байсан юм штэ. Ахгүй байна. Аха. Би 30 минут амраатгая. Компаниас холбоо барьсан. Таныг Австрали руу томилсон гэж байсан. Ойрд Австрали дахь салбарын орлого их буурч байгаа гэсэн. Тийм болохоор ерөнхий захирал өөрийн биеэр тушаал гаргасан гэж байна лээ. Чи одоо хаана байгаа юм бэ? Би бараг чам руу 100 удаа залгаж байна. Энэ дуудлагыг хүлээж авмагцаа над руу залгаарай. Ойлгосноо? Эндээс гар. Бас хэд байна шүү дээ. Хүрээд ирсэн үү? Ачаагаа авчираад яах гэдэг юм бэ? Аав эсэргүүцэж компаниасаа хөөгдөх байсан ч би даажигүйгээр амьдрч чадах болов уу гэж их удаан бодсон. Тэгж чадахгүй бол та. Аава. Надад юу ч хэрэггүй. Мөнгө, нэр хүнд надад хэрэггүй. Надад даажи байхад л болно. Би энд даажитай хамт амьдрахаар шийдсэн. Золиг минь. Чи ингэж юугаан даажиг зовоож байгааг яагаад мэдэхгүй байгаа юм бэ? Ачаа аваад эндээс гар. Надад очих газар байхгүй. Намайг ална уу, эсвэл аварна уу өөрөө мэд. Би эндээс яасан ч гарахгүй. Чи юу хийгээд байгаа юм бэ? Энэ юу ачаа юм? Даачи. Миний хөлийн шүрмэс татаж байна. Чи ямар ч бодлогүйгээр их өвдөж гин үү? Хэр удаа ингэж суусан юм бэ? Тэнэг. Хайртай шүү. Та хүрээд ирсэн үү? Би Дунжуутай хурмаа хийх хэрэг үү? Миний арга барил таалагдахгүй болохоор заргалдах гэж ирээ юу? Үгүй. Асуух гэж ирсэн. Тэгвэл би өөрийн авахыг хүссэн зүйлээ авч чадах болов? Та ингэж байгаад хүссэн бүхнээ олж авсан уу? Тийм бол хүлээе. Танд байгаа хүчээр хүссэн зүйлээ авч чадах эсхийг харж л бай. Хүлээе.
өлсөж байна. Хоолч идээгүй хэрэггүй. Басаад ир. Маргааш идий. Миний дуртай хачруудыг бэлдээрэй. DI амралтын газраас өгсөн баримтгаа юм. Сайн уншаад үзээрэй. Бүгдээрээ авсан биз? Ерөнхий агуулгын бүгдээрээ мэдсгэж байгаа байх. Бид зөвшөөрлийн бичиг бичиж өгсөн болохоор зөвшөөрөхгүй гэж хэлэх бус. Тэднээс анх бидэнд хэлсэн амлалтаа биелүүлэхийг шаардах хэрэгтэй. Аваа. Би нэг өөрөө хийгээд ирлээ. Канхуйл захирал эндхийн дарга болсон хэрэг үү? Тийм ээ. Яах гэж ийм юм хийдэг вэ наа? Сандрах хэрэггүй дээ. Би одоо ямар ч чиний дарга биш. Би халагт хөргөлөө өгөх гэж ирсэн юм. Үнэхээр арч байгаа гэж юу? Халагдсны мөнгө хэдэг авах бол ямар тач урдны нөхрөлөө бодоод ариухан шийдэд өгөрэй. Би ард иргэдийн хүсэл дээр сэтгүүлчдийг дуудаж нёгийгээ үзье гэж бодож байгаа. DI амралтын газрын босромог үйлдэлийг эндхийн үйлчлүүлэгчид мэдэх ёстой. Хинэн дийлхэ үзье л дээ. Ингээд. Дахиад таралдах шив. Намайг тавь. Хүнийг ингэж болдог хэрэггүй. Намайг буулга. Та нарыг ажлаа зогсоохгүй бол би ингээ болохгүй дээ. Оо. Яасан их тураав. Өвөө, та энэсэд Намайг тооронд дуртай гэдгийг санаж байгаа хэрэг үү? Манай хүүгээс болж ихээхэн асуудал үүсэж байна уу? Дунжуу зөвшөөрлийн бичиг авснаасаа болж сэтгэлээ их өвтгөж байгаа бол та энэ тэрэм хийгээд яваад байгааг нь хоригдж угаад санаа зовх юм. Та дагуулад явахгүй юу? Тэгэлгүй яах вэ? Энэ бэлчээрийн газар бас тосхны хүмүүсийн асуудлыг дунжуу сөүлд очиж угаад шийдэх нь зөв байх. Аав нь тэрэн зүгээр ч нэг уурлаагүй. Дунжуу ингэж зөрүүлэх тусам Дунжуу даажи хоёрт бас тосхны хүмүүст хэцүү байх болно гэж бодоод би чамаас нэг юм гуйх гэж ирсэн юм. Дунжууг энэгэрт хүлээж авах хэрэггүй. Компаниас холбоо барьсан. Эндхийн ажлаа даруйхан зохицуулаад томилогдсон газараа очих гэсэн. Барилга барих газарт жагсаал болж байна. Зөвшөөрлийн бичгээс болсон уу? Тийм ээ. Гэхдээ хан дүнжүү дарга толгойлж байгаа. Ажлаа зогсоо! Ажлаа зогсоо! Ажлаа зогсоо! Ажлаа зогсоо! Тацаа яах вэ та нар? Тацаа гэж байна. Явцаа. Ажлаа зогсоо! Ажлаа зогсоо! Нэглэгээ шийдэхгүй гэж бодож байна.
Ажилчид чи харж байгаа болсон ч дэргүй. Би одоо амралтын газрын дарга байх байсан. Халагт хөрөглөө өчгсөн л дөө. Тэгээд би тосхны хүмүүстэй нэгдэхэр болсон. Энэ барилгын ажлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаа зогсоо! Ажлаа зогсоо! Ажлаа зогсоо! Ажлаа зогсоо! Андараа чи юугаа яагаад байгаа юм бэ? Соо захирал та их зүдэрч байгаа юм байна та. Яалаа гэж те. Одоо зүгээр дээ. Ерөнхий захирал бүгдийг шийдчих болно. Энэ байдлаа зогсоо. Ингэхэн болоод Сөүл рүү яв. Та чадах чинээрээ хичээж хүмүүсийн сэтгэлийг татгахаа үздэй. Тэгж бол зөвшөөрлийн бичгүүдийг авсан юм. Тийм байхад тэр хүмүүсийг хуурна гинэ. Таны хэлээд байсан чин сэтгэл тань энэ хэрэг үү? Та ч гэсэн адилхан. Би яадаг ч байсан зогсоох болно. Чамаа суулжийн тосгоны хүмүүс тосгоноосоо явхад бүрээсээрч хүсэе юу? Чамаа хүссэн хүсээгүй чамд биччихсэн зөвшөөрлийн бичгээс болж тэр хүмүүс хэцүүхэн байдалд орсон. Одоо хэний буруу вэ гэж заргалдаж явах цаг биш. Үнэхээр туслахыг хүсч байвал юу хийх ёстойгоо бодож ол. Би юу хийвэл болох юм? Хэлээд өг. Би бүгдийг хий. Аавыгаа ятга. Аав миний үгэнд орохгүй. Та мэдэн штэ. Энэ аав чинь буруу юм уу? Чи энэ хугацаанд аавынхаа тэглийг алдаж амьдэрсэн шүү дээ. Сөүл рүү яв. Одоохон яв. Та чигээ аав чамайг хүлээж авахгүй гэдгээ надад амласан. Өвөө. Чи аавгаа сүрдүүлдэгсэн үү, ятгадагсан уу? Ямар тааж Сөүлд очиод асуудлаа шийдэх. Чи энэ байдлаар хийдмийн зөрүүлдэд байвал бэлчээрийн газар бас энэ тосгоны ажлыг аав чинь хүсснээр орхих болно. Ойлгосноо? Өнөө өдрийн энэ найрын ширээг бэлдэж өгсөн. Бас манай тусганы хүмүүст хайр ивэлээ харамгүй харилдаг. Хан дүнжүү даргада талархлаа илэрхийлцгээе. Ой, амралтын газар сайн байвал бидэнд ч гэсэн сайн байна гэж бодоод бичиж өгсөн юм шүү. Манай далайн бүтээгдэхүүнүүдийг амралтын газраас бүгдийг худалдаж авч байгаа. Талархах зүйл ганц хоёроор тогтохгүй шүү. Чи надад туслахгүй юу? Форест тэмцээн уралдаанд орох гэж байгаа. Тэрнийг сайхаас ахуулаад хийх юм их байна. Чи надад туслахгүй юу? Дүнжүү, чи Сөүл рүү яваа. Би Сөүл рүү явах нь ямар учиртай болохыг мэдэхгүй байна гэж юу? Энд байвал бүгдд нь хэцүү байх болно. Хэнд хэцүү болно гэж? Тасхны хүмүүст, манай аавд, танаа эцэг ихэд тэгээд бас чамд надад Сөүл рүү яв. Очоод тасхны хүмүүсийн асуудлыг шийдэж өгөөрэй. Байнга юм гуйж банк зовоож байсанд уучлаарай. Чи яагаад юм бэ? Яг одоо салах гэж байгаа хүн шиг л байгаа тийм.
Юу ч бодлогүй ганц чамааг л хараад баймаар байна. Хэрвээ тэгвэл дэндүү олон хүн зовх болно. Чамд гэж хэлэхэд би чамаас салахгүй. Би Сөүл рүү явъя. Очоод бүх асуудлыг шийдэж аавын бодлыг эргүүлье. Тийм болохоор чи намайг ирэх хүртэл ойллогүй, өвдөлгүй, бас өөр хүнтэй уулзралгүй хүлээж яваарай. Ойлгосноо? Тэрийг хэдий болтол энд байлгах гэсэн юм болоо. Аха. Амралтын газраас холбоо бариагүй юу? Одоохондоо алгал байна. Өргөдлөө өгчихсэн болохоор хүлээгээд үзье. Ингээд таажи дахиад л амралтын газар руу явчихсан юм бахта. Их ядарч баймарын юм л бол тийш явчих юм. Аха. Та тэрнийг болиулал да. Энд ингээд байвал бидэнд хэцүү байна штэ. Ажлаа зогсоохгүй бол би эндээс ганц жалхам холдохгүй. Бид нар DI амралтын газрын ажлыг зөвшөөрч байна гэсэн болохоос бидний газар руу дайрч дээр нь барилга байр гэж зөвшөөрлийн бичиг бичиж өгөөгүй юм шүү. Үннийг хэлэхэд бичиг баримтаар болоо тэгссэн л үг шүү дээ. Тийм мөн эсхийг нь тодруулах гэж манай талын өмгөөлөгч ажиллаж байгаа. Тэрнээс гадна байгаль орчны яамд өргөдлөө өгчихсөн болохоор удахгүй мэдэх байлгүй дээ. Нэрээ хөх орны хоум пэйжин дээр удахгүй зургийг нь аваад тавих бодолтой байгаа. Дээд хүмүүстэй тайлагнах ёстой бол дор бүр нь хэлнэ үз. Аха. Яа. Идажи хоолноос татгалзаж байна гэж юу? Ийм юм байдаг аа? Ойрд дотор тавгүй байгаа. Гэхдээ бусдын иддгийг л адилхан идж байгаа. Хэцүү байна уу? Таны аавд өгсөн материал их тус болж байгаа шүү. Гэхдээ бидэнд тусалж байгаад асуудалд орох юм биш үү? Тэр тэргүй нийтэд мэдэгдэх мэдээллийг өгсөн юм аа. Асуудалтай ажил эхэлж байгаа бол болиулах л хэрэгтэй. Австралийн их сургуулийн мал эмнэлгийн эмчилгээний талаарх судалгаа байгаа юм л да. Хойш тавьсан хичээл номоо дахин үзэх боломж юм шиг санагдсан юм. Дэндүү санаандгүй хэрэг болохоор би удахгүй Австрал дахь амралтын газар руу явах бол та. Чамтай хамт явъя гэсэн бодолч байна. Миний энэ бодол чамайг тавгүй болгоно гэдгийг мэдэж байна. Чамайг сэтгэлээ нээх хүртэл би найзын хөвгөд дэрэгдэж байна. Ийм сайхан боломжийг битгий алдаасай гэж хүсэж байна.
Дунжууг их байна. Битгий хамаагүй шидэж бай гэж байхад. Дунжуу амь сорхоод явчихач. Холбоо барьж байгаа юу? Үгүй. Сайн сууж байгаа хаа. Энд зовж байснаас илүү сайхан байж таарна. Соо захирлаас Австралийн талаар сонссон. Аав нь чамайг тэнд очиод хийх хүссэн судалгаагаа хийж цааш суралцах хэрэгтэй гэж бодож байна. Аваа, би сайн мэдэхгүй байна. Юу хийх ёстой юм бол тоо. Одоо бэлчээрийн газраа л бодмоор байна. Хүрээд ирв үү? Ямар хэрэгээр дуудаав? Би Австралид хамралтын газар руу томилогдсон. Минд мэдэнгээ энэ бичиг баримтны асуудлын талаар хэлэх гэсэн юм аа. Энд байгаа газрыг ногоон байгаль чигээр нь үлдээх ёстой юм байна. Хамралтын газраас судалж авсан гэд байгаа газрыг хуулийн дагуу бол ашиглах боломжгүй. Хэрвээ ногоон байгальд хор хохирол учруулвал дунийн групп бүх хариуцлагыг хүлээх нэ. Манай хуулийн хэлцээс шалгаж үзснээр бол тийм. Дунийн группийн талаар таагүй мэдээлэл цацагдвал DI амралтын газарт муу нөлөө үзүүлэх болно. Бас манай Френц групп хамтран ажиллах гэрээгээ цуцлагад ч хүрч мэднэ. Энийг яаж олж авсан? Хан Дунжуу чи их сайн найзтай юм. Зойлог минь яасан орой ирдэг юм бэ? Ахмад хүмүүсийг хүлээл гэж болдгоо юм шүү дээ. Чамаар арх хонголуулах гэж хэдэн цаг хүлээлээ? Хондголж өг. Алив. Гол хүмүүс нь байгаа юм чинь хормын өдрөө тавгалвал яасан юм бэ? Тэхүү. Ерөнхий захирлаа. Жиниан бол хэний ч харцаг булаач чадах сайхан эмэгтэй. Таныг ингэж оролцохгүй байсан чи надаас илүү сайхан залуутай учрах болно. Тийм болохоор биднийг бизнестэйгээ битгий утгаасаа гэж хүсэж байна. Дунжуу, чи юугаа яриад байгаа юм бэ? Зуваа цэнгэлийн зогсолбор газар барих гэрээг Соринтой хийхгүй. Энэ гэрээг хийвэл манай дунийн групп Сорин группийн тушаалаар хөдөлдөг албатанд болох болно. Хан захирлаа. Би танай хүүд ингэж хэлүүлээд сууж байх ёстой юу? Ерөнхий захирлаа, манай хүү сайн мэдэхгүй болоод л Дунжуугийн хэлдэг үнэ. Та манай Сорин групптэй гэрээ байгуулвал чөдөрлүүлэх болно. ерөнхий захирлаа. Соо захирал тэр баримтыг өгсөнд баярлалаа. Аавын хүснээр чи над дээр эргээд ирдэг бол сайхан байхсан гэж бодож үзсэн ч шунал төрж байгаа ч өөрийн болохыг хүсэж байгаа ч хүчээр болохгүй штэ. Хүний сэтгэлийг яах ч арга өөр эмэгтэйтэй аз жаргалтай амьдраарэ гэж хэлж чадахгүй. Сайн сууж байгаарай. Анханасаа ингэж төлөвлөж байсан хэрэг үү? Хүний сэтгэлийг хүчээр эргүүлж болдгоо гэдгийг таныг мэдээсэй гэж хүссэн. Би хэрвээ хүсвэл тэр залгийг маргааш гэхэд чиний өмнө өвдөг сөгдүүлж чадна. Бүх зүйлийг хүснээрээ хийж болно гэсэн таны энэ бардам зан намайг танаас хөндөөрөхөд хүргэсэн юм.
хайртай байсан залуугаасаа бүр мөсөн салж хаад ирж байна. Надад хэцүү байна. Танаас олж сэтгэлээ хангалттай их зовоолоо. Би одоо амармаар байна. Би Дунжууг зовоохыг хүсэхгүй байна. Аваа гойж байна. Авсан байсан хөрөнгө оруулалтын нөхөн төлбөртэй хамт буцааж өг. Цогцлбор газрын ажлыг өнөөдрөөс зогсоо. Аваа уучлаарай. Бүх асуудлаа цэгцлээд бүгдийг дуусгах. Чиний юм болохгүй болоо даажи бол бүрж болохгүй. Дахиж уулзна гэж саналтгүй шүү. Таныг зөвшөөр хүртэл би даажитай уулзахгүй. Одоо яваад өгвөл та намайг ирээ зэргүй амтан гэж бодох болно. Тэгвэл даажи ирээ зэргүй амтанд хайртай хүн болж хувирна. Би илүү хичээнгүй ажиллах болно. Таныг надад итгээд даадах хүртэл хичээнгүй зүтгэн. Гэхдээ би даажигаас татгалцахгүй. 어둠이 걷히고 희미한 조명이 하나 둘 꺼지던 조금 차가웠던 새벽 Хөөе хөөе. Чи хүний үлдээ сэмийг уугаад заваан гэдэг нь. Хайр штэ. Юуных нь хайр байдгийг битгий уу. 일부러 멀리 돌아가 Уух юм чинь. 익숙했던 길 Уух болно. Уулаа шүү. 너는 내가 될 거라 잠시라도 Хан Дунжуу. Чи яахаараа ийм байдгийг? Миний хийж байгаа юм болгоныг хориглож байнга хэрүүл хийж царгалтаж 기억하지 못하고 дахиад хэрэлдэхээс залхсандаа уухыг ч хүсэхгүй байна. Би гинэт болзоонд өрчих уу да? Юу зурж байсан? Paradise бэлчээрийн газар. Үнэхээр манай бэлчээрийн газар байна штэ. Гоё юм аа. Яасан? Энэ зургийг чамд бэлгэлж байгаа юм. Явх өдрөө өргөжлүүлээд өнөөдөр явахар болсон. Явхаас өмнө уулзах хэрэгтэй байх гэж бодсон юм. Чиний сэтгэлийг урдын адил эргэж ирэхгүй гэж бодсон ч чамайг хүлээх нь надад сайхан байсан. Чамтай уулзсанаар би баяр хөөртэй байж байнга инээж байсан юм байна. 웃었던 것 같아. Баярлалаа. Би ч гэсэн танд талархаж байна. Би ч гэсэн тантай уулзраад их жаргалтай байсан.
Би энд үлдэх болно. Би бодож үзсэн. Энэ газар миний мөрөөдөл бололтой. Сайн сууж угаарай гэж хэлэхгүй байсан ч сайн сууна гэдэгт чинь итгэж байна. Дэрэгдээ байгаа хүмүүсээ хөгжөөж жаргалтай байлгадаг штэ. Сайн сууж байсан уу? Чи сайн сууж байсан уу? Сайн сууж чадна гэж үтэй. Ийд ажиг их авгаа өдөр болгон амралтын газар очиж жагсаал хийж хотын захиргаанд гомдол гаргана гэж сүрдүүлснээс чинь болж даргын хувьд их зовсон шүү. Зугаа цэнгэлийн зогсолбор газар барихааргүй болсон. Би чамд асуудлыг шийдчихэд ирнэ гэж хэлсэн байхаа. Гэд сүлсэж байна. Хоол игээд өг. Юу хийж байсан болоод хоолч идэлгүй явдаг байна. Эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг идэх гээд өлсгөл явсан юм аа. Хурдан хоол игээд өг. Хайртай шүү. Аваа. Би юу байна? Дунжуугийн байдлыг харна гэсэн болгоос энэ хоёрыг гэрлүүлнэ гэж яриаггүй ах шүү. Би ч гэсэн тэгж бодож байна. Алдаагаа дахин тавтах хэрэггүй шүү дээ. Ингэхэн дэмий байх. Юу болох нь энэ вэ? Чи бид хоёрын санал нэг байх гэж. Эцэг эгчүүд чинь та хоёрыг гэрлүүлэхгүй гэж байна. Яавал дээр үү? Та нарыг эсэргүүцэж байвал хормоо хийхгүй өвөө. Чи юу яриад байгаа юм бэ? Тэгвэл Дунжуугаас сална гэсэн үг үү? Үгүй. Би Дунжуугаас салахгүй. Энэ удаад бид хүлээе. Анх бид хоёр хүчээр гэрлэж байсан. Гэхдээ салсан. Одоо та нарыг зөвшөөрөх хүртэл сайн сайхан амьдарч байгаагаа харуулж зөвшөөрөх болно. Би ингэж л бодож байна. Хүлээх болно гэж байна. Тэгвэл болно үстэй. Тийм ээ. Тэгж л хэлэх гэсэн юм л да. Нэг жилийн дараа
Байна уу? Хонгор минь чи бассан уу? 8 цаг болж байна. Ажилдаа яваач. Амралтын өдрөөр хоёулаа хаашаа аялах вэ? Яадаг гэлээ? Энэ 7 хоногт ч гэсэн чадахгүй бололтой. Бас яагаад вэ? Мис заслын дадлага хийх ёстой. Бусдаасаа хоцрохгүй тулд хичээх хэрэгтэй штэ. Хөөе, тэгвэл намайг яа гэдэг юм бэ? Чи хэдэн 7 хоног ингэлээ? Чамайг санаад байна. Цааш төвч чадахгүй нэ. Төвчж байгаагийнх дахиад жоохон тисчих. Би мис заслд орох ёстой. Эргээ залгая. Эмчээ. Хөлний доод хэсэгт мис засал хийх биш. Харин өвдгөнд нь мис засал хийх ёстой юм биш үү? Яхахгүй тийм байна. Ийм ч. Наад чинь урд нь мис засалд орж байсан морины зураг байна шүү дээ. Тийм байна. Би энийг нь хараагүй юм байна. Гарахгүй юугаа ийсэ? Би энд байж туслахар зүйл байвал туслах гэсэн. Явж өөр их ажлыг хий. Би энэ 7 хоногт нэг ч мис засалд ороогүй штэ. Би мис засалд гар бие оролцмоор байна. Дээр мис засал оруулахад дүүслэстэй байсан морийг унгаж байсан байхаа. Мис засал дуусны дараа морийг тайван хэвтүүлэх гэж байгаад л Бас нойр сулах тариа хиймээр өнө гэхээр даалгасан биш. Мис засал хийх гэж байхад морь босоод ирсэн байхаа. би яагарахгүй тогтоосон тунгаар нь нойр сулах тарих хийсэн. Тэр дэндүү эрүүл чирэгмээр байсан болохоор Ийм чи явж агсаалтаа зэгсэлсэн чинь дээргүй юу? Хурдл. Жэжүү арал дээр байгаа амралтын газруудын үйлчилгээний талаар үйлчлүүлэгчдийн дунд хийсэн суулгаагаар манай DI амралтын газар 1-р ойронд орсон. Хандунжуу даргын санаачилсан гэр бүлийн тариалангийн талбай болоод жэжүү арлын уламжилт аялал зугаалга ихэнхэн өндөр үнэлгээ авсан болол та. Хүмүүс шав дэми юм гэж эсэргүүцэж байх үед өөртөө ихтэй байж эцсийн үздэг эрчхүүч манай хан даргад байдаг юм. Хан дарга каноны амралтын газраас өхөх үйл ажиллагааг яах гэж байна. Даа чи 4 өдрөөр аяллаар явж чадах болов? Хан дарга. Ястарыг би давхиж чадахгүй хахад нь мэдэх ёстой байж. Үгүй яах гэж эвцэлдэхийг хүсэхгүй байгаа морилуу дайрч бэртээж байдаг байна. Өөр морьтой эвцдүүлэх гэж байхад нь Форест шиг авраг юм дайрлагаад хохирлыг барагдуулах гэдэг байна лээ. Форест дамби зүрхээ алдчихсан байлгүй дээ. Тэгэл өөр адуутай суух гэхэд нь уур нь хүрсэн хэрэг. Оо араатан. Энэ янзын хүмүүсийг хараа дугаарай. Наад гээцээ сүндийлгэж явахан бойл. Өдийн асалч хаач шүү. Чи бас яагаад хэрүүл хийгээд байгаа юм? Гэхдээ ингээд томроод байгаа юм чинь яах болж байна? Шинжилгээгээ өгчөд ирсэн үү? Тийм ээ. Чааха хэм настай болохоос их хүү хоёр эрүүл саруул байна гэсэн. Сайхан байна уу? Амралтын өдөр шүү дээ. Даажитай уулзахаар явахгүй юм уу? Мал эмтэгт орсноос нь хойш сарда 2 удаа уулзахад ч хэцүүхэн болоод байна. Миний амьдрал утгагүй санагдаад байх юм уу? Даажитай хурдхан шиг хамт амьдрахыг хүсэж байна. Аав, даажигийн талаар яриа болохгүй юм. Даажи завгүй болохоор уулзах чадахгүй юм. Би ажилласаа хийгээд хичээнгүй амьдраад юу хийх юм бэ? Ямар ч урам алга. Энийг хэрэглээ хязгааргүй. Би ямар хүүхэд биштэй мөнгөөр аргалах гээв. Та хүртэл ингэж байвал би өнөөдрөөс дайн зарлалаа шүү. Золиг минь. Дайн хийх гэж угаавал буу хэрэгтэй биз дээ. Энийг хүчтэй боо шүү. Энэ удаа тэнд очихороо намайг 30-тай болгоод ир. Үлдсэн асуудлыг өвөн зохицуулъя. 30 гинэ. Тийм ээ, 30. Чадна үсттэй.
Би яагаад тэр тухай бодоогүй юм болоо? Өө санаа зовлтгүй дээ. Би энийг бүтээхээс нааш сөүлд ирэхгүй. 안 밟을 참이니까. Чулуугаар хашаа босгочихъя. Тэжээлээ өгчлөө. Оо чи эмнэлгийн ажиллагаад ядарч байгаа байлгүй дээ. Амралтын өдрөөр унтж амарч байгаа ч дээ. Ажил хийхээр огтхон ч хэцүү биш байна. Харин мис заслын өрөөнөөс хөөгдөл хэцүү юм. Чи ажиллаа хичээгүй хийж ганцаараа мис асал удирдаад хийдэг болчихвол аав нь тэнд мал эмнэлэг байгуулж өгье. Мал эмнэлэгтэй болчихвол манай бэлчээрийн газарт байхгүй юм гэж байхгүй болох нэ? Имлэг байгуулад юу их вдэ? Танд хүмүүс морио даадах хэсэг нь асуудалтай байна. Их чинь их хичээнгөө суралцж байгаа. Нэр чи хичээлээ тасалсан байна лээ. Багш чинь уцаар ярьсан. Надад хичээлээс илүү арилжаа наймаа тохирдог юм аа. Тийм байхад яагаад их сургуульд оргээд байгаа юм? Хичээл ном хэрэгтэй гэж хэлсэн байхаа. Дахиад хичээлээ таслах юм бол зүгээр өнгөрөхгүй шүү. Улаан орхоод цай архитын дүүх уух хэрэггүй шүү. Эсэглэн байна. Эртэрнэ. Энэ хүний хтэй. Аваа. Ажилдаа явах гэж байна. Тийм ээ. Дунжуу яагаад арагдахгүй байна? Яаралтай ажил гараад явуулчихсан юм. Тийм үү. Хизээ ирсэн? Дөнгөж сая. Бүр царай муутай болчихож. Чиний харц эсрэгээр нь хэлээд байна. Сайн сууж байсан уу? Гомдод ирэхгүй байх гэж бодсон юмсан. Ирэхгүй гэж бодсон шүү. Гэхдээ эмээгээс болоод яах ч аргагүй хүрээд ирлээ. Эмээ яасан гэж? Эмээ, чиний санааг зовчихнод битгий хэлээрэй гэсэн юм аа. Хоёулаа очих хэрэгтэй бололтой. Чи дараа нь дадлага хийж болохгүй юу? Юу болсон юм? Эмээ яасан бол? Тосхны хөгжүүлэлтэй хамт халуун арчны амралтанд явсан. Тэгээд гэр харах хүн байхгүйгээ санаан зовоод байсан юм. Бид хоёр харчих болохоор 50 яваад ир гэж хэлчихсэн юм аа. Усан онгоцон суугаа дотор муухай өргөсөн болоод ч тэрүү ядарч байх чинь. Хоёулаа нүднийхээ хорыг гаргах уу? 붙일까? Усан чумпад сайхан өдөр байна. Хөөе. Хоёулаа яагаад энийг хийх ёстой юм бэ? Ойрд юмны үн нэмэгдэж байгаа. Чи бит хоёр хамтдаа зүтгэвэл эмээд 2 сарынх нь бодог аваад өгчих нь. Тэгвэл тустай штэ. Будаа хүмүүнгийн олох хэрэггүй. Одоо юу? Орохгүй юу гайсэн? Хүн ганц будаа идэж амьдрэх хэрэггүй. Би энэ боломжийг ашиглаад насан туршдаа үрээд барахгүй их мөнгө олж өгөх болно. Чи намайг гарч ир гэж хэлж болохгүй шүү. Сайн болж өгөхгүй байна уу? Уламжлалт сонгодог загвар биш болол та. Энэ хэсгийг нээж арай илүү чөлөөтэй байлгавал зүгээр юм шиг байна. Мундаг дүр үсгдэгч нь хэвээр явах шүү. Чиш их зовж байгаа юм байна да. Хоол идэхээр явцгаая. Жилийн дараа гинэт гарч ирчгээд хэлж байгаа үг нь хоол идэхээр явцгаа юм биз дээ. Намайг эргүүлж байгаа хэрэг үү?
Огтхон ч өөрчлөгдөөгүй байх шүү. Өөрчлөгдөх ёстой гэж юу? Гахгүй хэрэггүй. Оройтой суралцж байгаа болохоор хийх юм их байна. Хийж дуусгах зүйл байгаа учраас хүлээж байна үз. Хэрэггүй дээ. Удаан хугацааны дараа уулзчихад ажил хийлгээд л. Дунжуу. Хоёулаа цаашид өчүүхэн юмнаас болж гомдож, муудалцаж, бас эвлэрч тэгжл амьдрах бах та. Надтай насан турштай хамт амьдрах гэв. Яасан? Чи бас өөр эмэгтэйтэй уулзах гээ юу? Галзуурсан биш дээ. Чамтай яаж дахин учирлаа да. Чи намайг үзэн ядаж байсан ч би чиний дэрэгд насан турштай амьдрах болно. Үзэн ядаж байсан ч хайртай гэж хэлэх болно. Усанда дэндүү их шумбчихоо да. Ядарч байна. Одоо гэртээ харж амарх уу? Хүснээр нь болохгүй бол өөрийгөө завгүй байлгаж, дээр нь дэндүү зөрүүд. Энэ эрэгтэйтэй хамт насан туршдаа амьдрч чадах болов? Нэрээ ондохтой амархан шүү. 난 떠난다 미치도록 Гэхдээ би чамд сайн. Ягд гэвэл миний хайрлаж авдаг хан Дунжуу штэ. Хүнээр тоглож байгаа шүү дээ. Хөөе. Чи өнөөдөр надад ойртож болохгүй шүү. Хөөе. Хамт явъя л да. Дунжуу, Яасан? дутуу дулмиг намайг мундаг бас хөөрхөн гэж байгаад баярлалаа. Мэдэж байгаа бол сайн хичээ. Намайг хайрлаж байгаад баярлалаа. Бас миний хайртай хүн чи байгаад надад сайхан байна. Бас жаргалтай байна. Тийм үү? Тэгвэл хоёулаа гэртээ харих уу? Дахиад жаахан салхинд алхъя л да. Энд их гоё байна. Маргааш ч гэсэн салхинд алхаж болно шүү дээ. Одоо харьцгаая. Өвөө надад их чухал үүрэг өгсөн юм аа. 된다니까